Эрхэм үзэгчдээ Саян телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэх гэж бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалч үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің өргіл сай жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Одоо та бүхэн өнөөдөр манай оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн товч агуулгатай танилцсан уу? Енді сіздер біздің бүгінгі өргіл сай жаңалықтарымыздың қысқаша мазмұнымен таныс болыңыздар. Албан тушаалаа далайлгаж сэтгүүлчийг дарамталбал шийтгэл хүлээлгэх хууль эрх зүйн орчин бий. Мансабын пайдаланып журналистерге қоқан-лоққы көрсеткен жағдайда жауапкершілік жүктейтін заңды орындар бар. Монгол Германы хамтарсан ашигт малтамлын технологийн их сургуулийн эсэлт эхлэх гэж байна. Монголия, Герман мемлекеттерінің бірлескен техникалық жоғарғы университетінің үлестіруі басталды. Манай аймгийн хүн амын тоо 99.901-т хүрлээ. Аймағымызда өмір сүретін азаматтардың саны 99.901-ге жетті. Өнөөдөр аймгийн прокурорын газраас орон нутгийн радио телевизүүдийн сэтгүүлчдтэй эм тэргээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчдийн оролцоо сэдвт уулзалт хэлэлцүүлгийг зохион явууллаа. Хэлэлцүүлгийн үеэр прокурорын байгууллагын тухай болон эрүүгийн хууль тогтоомжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Мөн энэ үеэр албан тушаалаараа далайлгаж сэтгүүлчийг дарамтлал шийтгэл хүлээлгэх хууль эрх зүйн орчин бий гэдгийг онцолсон юм ба. Бүгін аймағымыздағы прокурор орнынан жергілікті жердегі радио телевизияның журналистеріне қылмыс қайшылықтан алдын ала сақтану жұмысы аясында журналистердің қатынасы атты кездесу ұйымдастырылды. Кездесу барысында прокурор ұйымы жайында және заңның бүгінгі күнгі жағдай жайында журналистерге мәлімет берілді. Өнөөдөр аймгийн прокурорын газраас орон нутгийн радио телевизийн сэтгүүлчдтэй гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд сэтгүүлчийн оролцоо сэдвт уулзалт хэлэлцүүлгийг зохион явууллаа. Хэлэлцүүлгийн үеэр прокурорын байгууллагын тухай болон эрүүгийн хууль тогтоомжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм а. Прокурорын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг бие даасан хараат бус шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага юм а. Тус байгууллага нь захиргааны зөрчилд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах эрх бүхий гайл, татвар, мэргэжлийн хэлтийн газар, нийгмийн даатгал, байгаль орчин аялал жуулчлалын газар, эдийн засгийн тэг 165, тэг 285 бүх сумдын засаг дарга, багийн дарга нарт хяналт тавин ажилтдаг ажээ. Түүнчлэн Монгол улсад хэрэгжиж байгаа нийт 627 хуулийн 90 гаруй хувьд нь хяналт тавин ажилтдаг ажээ. За манай аймагт жилдээ 300-аас 400-аад гэмт хэрэг гарна. За энэ гарсан гэмт хэргийн дийлэнх хувийг болохоор бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргүүд эзэлж байгаа. Тухайлбал бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлнэ. За тэрний дараа бусдын нийт хөргийг хулгайлах гэмт хэрэг бас эзэлж байгаа. За энэ хоёр гэмт хэрэг гарсан нийт хэргийн 70-аас 80% эзэлдэг юм. Гэмт хэргийн илрүүлэлт манай аймгийн төвшөнд ямар байдаг вэ? За манай аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт харьцангуй гайгүй байгаа. Эзэнгүйгээр эрүүн хэрэг үүсгэсэн тохиолдол маш сөөхөн гардаг. За жилдээ эзэнгүйгээр нэг 20-оос 30 хэрэгт эрүүн хэрэг үүсгэвэл тэрний одоо дийлэнх хувь нь илэрч байгаа. Түрүүнд ярьсан шүү дээ. Прокурорын ажилтан прокурорын хамгийн доотлын цол нь хошууц цол байдаг гэсэн. Тэгэхээр прокурорын байгууллага бол өөрөө бие даасан байгууллага гэж байна. Тэгэхээр энэ прокурор болохын тулд ер нь ямар шалгуурыг авч өрнө өнөөдөр би прокурор болохын үүрэг үүсдэг юм бэ? Энэ талаар тайлбарлах. За Монгол Улсын үндэсний хуулийн 56-р орж үед болохоор прокурор хэрэг үрд мөрдөн байсах ял илрүүлэх ажиллагаанд хяналт тавина гэж заасан. За үүнтэй холбоотойгоор прокурорын байгууллагын тухай хууль гэж 2002 онд батлагдсан одоо хүртэл хүчин төвлөр үйлчилж байгаа. За энэ хуульд болохоор прокурор Монгол улсын иргэн 23-наас хүрсэн
хууль зүйн дээд боловсролтой эсвэл ийм шалгуураар прокурорыг улсын ерөнхий прокурор томилно. За мөн прокурор ажиллахын тулд прокурорын туслах ажилд нь одоо 2-оос доошгүй жил хийсэн байх ёстой. Эсвэл бусад одоо хуулийн байгууллагт 3-аас доошгүй жил ажилласан ийм хүнийг хуульчдын сонгон шалгалтанд тэнцсэн ийм хүмүүсүүдийг прокурор сонгож томилно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэрж нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоох ёсгүй байдгийн маань түүнчлэн эрүүгийн хуулийн 139-р зүйлд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх 139-ийн 1-д өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хүндсэн аливаа мэдээллийг олон нийтэд тараах эсвэл тараалахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 50 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1-ээс 3 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийдгэн хэмээжээ. Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-ээс 100 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийдэх тухай эрүүгийн байцаан шийдэх хуульд тусгагдсан байдгийг аймгийн прокурорын газраас сэтгүүлчдэд танилцуулсан юм а. Өөрөөр хэлбэл хэн нэгэн албан тушаалтан өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүнд ажиллагч сэтгүүлчдийг дарамтлсан зүй бус үйлдэл гаргавал түүнийг шийтгэх хууль эрх зүйн орчин байдаг гэжээ. Монгол Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулийн хим процессинг инженерийн дэд профессор ундрах манай аймагт ирж ажиллаж байна. Ажлын хүрээнд тус сургуулийг танилцуулж инженерийн чиглэлээр сурахыг сонирхож байгаа хүүхдүүдэд зөвлөмж өгсөн юм а. Монголия, Германия екі мемлекеттерінің бірлесіп техникалық жоғарғы университетінен химия процессия инженері профессор Ундрах мырза аймағымызда жұмыстауда. Жұмыс барысында аталмыш мектепте тапсырыс пен инженер саласында жоғарғы білім алуға, құштар жастарға кеңес беруді мақсат етіпті. Монгол Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулийн хим процессинг инженерийн дэд профессор манай аймагт ирж ажиллаж байна. Ажлын хүрээнд тус сургуулийг танилцуулж инженерийн чиглэлээр сурахыг сонирхож байгаа хүүхдүүдэд зөвлөмж өгсөн юм а. Монгол Германы ашигт малтмалын технологийн их сургууль нь анх 2013 онд хоёр улсын засгийн газрын санаачлагаар байгуулагдсан байжээ. Өдгөө 100 гаруй оюутантай тус сургууль нь дэлхийн жишгт нийцсэн инженерүүдийг бэлтгэх зорилготойгоор ажиллаж байна. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн сургууль нь бол 2013 онд байгуулагдсан Монголын хамгийн отгон төрийн өмчийн сургууль юм а. За манай сургууль бол үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш ерөөсөө хамгийн том зорилго нь бол дэлхийн түвшинд хүрсэн, дэлхийн чанарт нийцсэн, дэлхийн стандартыг хангасан инженерийг Монголдо бэлтгээд тэгснээрээ одоо өөрөөр хэлбэл Монголын ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулъя гэсэн зорилготойгоор байгуулагдсан. За анхны үүсгэн байгуулагч нь бол Монгол улсын засгийн газар болон Герман улсын засгийн газар байгаа. За манай сургууль нь бол үндсэн 4 мэргэжлэр эзэлт авч байгаа. За үүнд бол ашигт малтмал боловсруулалтын инженер, за мөн хүрээлэн буй орчны инженер, механик инженер, за инженер эдийн засгч гэсэн энэ 4 үндсэн чиглэлээр бакалаврын эзэлтийн шалгалт авч байгаа. За энэ эзэлтээс авахаас гадна за манай сургууль бол ерхий эзэлтээ бол 5 сарын 20-нд авахар төлөвлөсөн байна. За 5 сарын 20-нд бол бид нэр Баян Улгийн аймагт ирнэ. За ингэснээр бол Улгийн хотод бол эзэлтийн шалгалтаа авна. За манайх бол үндсэн 2 хичээлээр эзэлтийн шалгалт авна. За нэг нь болохоор байгалийн ухааны нэгдсэн шалгалт буюу математик 50%, физик 30%, хим 20%-ийн орсон ийм хавсарсан даалгавар байгаа. За мөн манайх англи хэлний шалгалт авдаг. За ингээд эзэлтийн энэ шалгалтанд тэнцсэн хүүхдүүд бол ээш буюу одоо Монгол орон даяар авдаг эзэлтийн ерөнхий шалгалтан дээр математик, хим, физик, англи хэл энэ 4 хичээлийн хоёрт нь 500 оноо буюу түүнээс дээш авсан хүүхдүүд бол манай сургуульд эсэх боломж нь нэгдэж байгаамаа. За манай сургуулийн бусад сургуультай харьцуулахад давуу тал гэх юм бол манай сургуулийн нийт оюутны 40% нь тэтгэлэгтэй сурдаг. Өөрөөр хэлбэл манай сургуулийн нийт үндсэн оюутнуудын бол
тал чахуу хувь нь бол тэтгэлэгтэй сурч байна. За манай сургууль бол үндсэн 2 тэтгэлгийг бол оюутнуудад бол олгож байна. За нэг нь бол сургуулийн нэрмжит тэтгэлэг. За энэ бол нийт оюутны 20% нь олгодог байгаа. За дараагийнх нь болохоор Герман улсын эрдмийн солилцооны албаны тэтгэлэг. Энэ бол бас дахиад нийт оюутны 20% нь олгогдно. За Германы тэтгэлэг бол манай сургуулийн тэтгэлгээс тэ бол ерөнхийдөө бол юуны хувьд адилхан, агуулгын хувьд адилхан. Гэхдээ Германы тэтгэлэг бол сургалтын төлбөр болгож 2500 евро, нэмэх нь сар болгон 200 евроны одоо амьдралын зардлыг бол оюутанд олгож байгаа. Ингэснээр бол энэ бол ерөнхийдөө бол манай Монголд одоо байхгүй боломжийг бид нар оюутнуудаа санал болгож ийн гэсэн үг юм аа. Тэгэхээр бид нар яагаад Баян үлгэд ирээд ер нь яагаад ингэж аймагуудаар явж ийн гэхээр бид нар ерөөсөө хамгийн сайн инженерийг бий болгохын тулд ерөөсөө бүх аймагаас хамгийн мундаг оюутныг л үүсдэг эсвэл одоо хамгийн сайн оюутнуудыг эсвэлж ингэснээр бид нар ирээдүйд хэрэгтэй Монголын нэрийг гаргасан дэлхийн түвшинд өрсөлдөх энэ инженеруудыг бэлтгэх юм аа. Түүнчлэн тус сургууль тэтгэлгээр суралцах боломжтойгоос гадна 4-р курсын оюутнууд Герман улсад суралцах боломж байдаг ажээ. Тус сургуулийн элсэлт 5-р сарын 20-оос эхлэх юм байна. Хэдийгээр тус сургууль 100 гаруйхан оюутантай боловч тоо бус чанарыг чухалчилдаг болохоо онцлоод байна. Баян аймгийн улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ оны эхний 4 сарын иргэний эд хөрөнгийн хуулийн этгээдийн бүртгэлийн статистик мэдээлэл гарсныг олон нийтэд танилцууллаа. Манай аймагт эхний 4 сарын байдлаар хүн амын тоо 99901 болсон ба үүнээс эрэгтэй 49.9, эмэгтэй 50.1%-ийг эзэлж байгаа ажээ. Аймагымыздағы мемлекеттік тіркеу орнынан жылдың алғашқы 4 айлық статистикалық мәліметі анықталды. Осыған сүйенсек, аймағымызда алғашқы 4 айда 99.901 адам тіркелген болса, оның 49.9%-ы еркек адам, 50.1%-ы әйел адам екен. Баян аймгийн улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ оны эхний 4 сарын иргэний эд хөрөнгийн хуулийн этгээдийн бүртгэлийн статистик мэдээлэл гарсныг олон нийтэд танилцуулж байна. Манай аймагт эхний 4 сарын байдлаар хүн амын тоо 99901 болсон ба үүнээс эрэгтэй 49.9, эмэгтэй 50.1%-ийг эзэлж байна. Харин шинээр 961 нэрээ төрсөн бол 147 нас баралт бүртгэгджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна. 2017 оны эхний 4 сарын байдлаар бол статистик тонн мэдээгээр аймгийн хэмжээнд бол 102,614 иргэн суурьшд гэсэн мэдээтэй. За иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бол эхний 4 сарын байдлаар шинээр төрсэн хүүгүүд 961 хүүхэд бүртгэгдсэн байна. 147 иргэний нас барсны бүртгэл бүртгэгдсэн. За мөн гэрэлсний болон гэрлэл цуцлалтын бүртгэлд бол 318 иргэн хамрагдсан. Үүнээс бол 311 нь гэрэлсний бүртгэл, за гэрлэл цуцлалтын бүртгэл бол 7 бүртгэгдсэн байна. За иргэний шинжилсэн бүртгэлд 1548 иргэн хамрагдсанаас шинээр 16 нас хүрсэн 645, дахин олголтоор 185, хугацаа дуусч солиулсан 718 иргэн бол бүртгэгдсэн байна. За шилжилт хөдөлгөөний бүртгэлд бол нийтдээ 4005 иргэн хамрагдсан. За өчигдрийн 18 цагийн байдлаар бол сонгуулийн тухай хуулийн заалтын дагуу шилжилт хөдөлгөөний бүртгэл бол 60 хоногийн хугацаатайгаар зогссон байгаа. За шилжилт хөдөлгөөний бүртгэлд бол 4005 иргэн хамрагдсанаас аймаг доторх шилжилт хөдөлгөөн бол 1953, баг хоорондох шилжилт хөдөлгөөн 1730. За бусад аймагуудаас шилжиж ирсэн болон шилжиж явсан 167 иргэн бол бүртгэлд хамрагдсан байна. За 2017 оны эхний 4 сарын байдлаар эд хөрөнгийн эрхэм бүртгэлийн чиглэлээр нийтдээ 3065 мэдүүлэгтэй авч хууль журмын дагуу шийдвэрлсэн байна. Үүнд бол газраас бүртгэлгээд эд хөрөнгийн 234, энэ дотор бол өмчлөгчийн хүсэлтэд бүртгэл нэмэгдэж оруулах бүртгэл 5, нийтдээ 239 анхны бүртгэлийн материалыг хүлээж авч хууль журмын дагуу шийдвэрлсэн байна. Мөн газар өмчлөх эрхийн бүртгэл 173,
Қазір эзимшиг ашиглах бүртгэл 22, өмчилэгчийн өсөлтөөр бүртгэл дээршилтөөр бол 11 нийт 206 бүртгэлийг бүртгэж гэрчлэгээ оруулсан байна. Дараа гэрээний ерхийн бүртгэлийг нийт 1847 бүртгэлийг хийсэн байна. Өнөөдөр худалдаа авах гэрээ 89, бэлгэлэх гэрээ 107, өв залгамжлалын гэрээ 28, хамтран нэмшил өөрчлөлт бүртгэл 60, барьцааны гэрээ 887, барьцааны эрх дуусгар бодсны бүртгэх гэрээ 676 бүртгэж баталгаажуулсан байна. Эдгээр бүртгэлийн чиглэлээр 2017 оны эхний улиралд нийт 69 хуулийн этгээд шинээр бүртгэгдсэн. Үүнээс компани 56, төрийн бас байгууллага 8, төсөвтэй байгууллага 1, сан 1, үйлдвэрчний хуулийн байгууллага 2, шашны байгууллага 1-ээр тус нэмэгдсэн байна. Нийтдээ 130-ад хуулийн этгээд мөн үйл ажиллагааны чиглэл болон бусад хэлбэрээр нэмэлт өөрчлөлт хийлгэсэн болно. Эрхэм үзэгчдээ, Саян телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөл цагаагаар болон маргааш өдрийнхөө өрний зурхайг хүлээн авч үзнэ. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің үргіс жаңалықтарын назарларыңызға ұсынды. Жаңалығымыздың соңында сіздер ертеңгі ауа райы мәліметі және де жұлдызнамамен таныс болыңыздар.